Ногдол ашиг улс хойрлж исэн ийм түүхүүд одоо бас байхгүй. Энэ бол анх удаа өнөөдөр Эрдэнэс тамирчилгаа компани хуулийн хүрээнд, дүрмжирийн хүрээнд бас ногдол ашиг хуваарлах одоо энэ тогтоолууд албан ёсоор гарч ийна. Компани одоо хөлөөл өдөрт зөвлөөр авч хэлцээд 100%-аар дэмжиж. За өмнө нь бид нэр сайн хөлцөө болон зам хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд за эрүүл мэндийн одоо даатгалын шимтгэлгээд за мөн одоо ахмадуудаас хойрлж тодорхой хэмжээнд төр давуу ирэхээр хувьцааг нь буцаа худалдан авч за бэлэн мөнгө хэлбэрээр бас олгож байсан. За энэ бол бэлэн мөнгө тараалтал юусоо биш. Энэ бол хуулийн хүрээнд хийгдэж байгаа дөрвөн хүрээнд хийгдэж байгаа энэ ногдол ашиг хойрлж байгаа тийм үндсэн ажиллаа. За өнгөрсөн жилээс хойш бид нар бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Ер нь бол нийгэм дүүшээд байгаа нөхцөл байдал за тавталхал одоо компани үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төмөр замын болон одоо бусад одоо дагалдах төс төлбөрүүдийг явуулах нэмэгдэх шингээх за дээрээс нь ажлын байр нэмэгдүүлэх олон одоо ажлуудыг хийж хэрэгжүүлэх ажлууд бол эхлээд одоо явж байгаа. За ер нь бүтээн байгуулалтын ажилдаа бол энэ хөрөнгө мөнгийг бол зарцуулах хэрэгтэй гэдэг ийм асуудал өнгөрсөн жилд бас гарсан. За энэ хүрээнд зүүн баян төмөр зам болон тавталхай төмөр зам за одоо баяжуулах үйлдвэр, хогс үйлдвэр бусад одоо тоног төхөөрөмжийн шинжилэл, уурхай хүчинчлэлийг нэмэгдүүлэх ажлууд бол энэ хүрээнд бас хийгдэж байгаа. Тухайн үед жилийн өмнө бид нар нэг цуцаанд 25 төгрөг буюу нийт 1072 ширхэг хувьцаанд 26 мянга орчим одоо гаруй төгрөгийг бол хойрлоход тухайн үед жилийн өмнө байсан. За компани үйл ажиллагааг ер нь төмөр замын бүтээн байгуулалт эхлээд гашуун сухад болон зүүн байнгын төмөр замын бүтээн байгуулалтууд эхлээд явсны дараагаар ер нь тавталгаан одоо борлуулалтын энэ худалдаа авалтын одоо ажлууд бол бас гэрчимтэй явагдаж ер нь борлуулалтын үр дүн өмнө байгаагүйгээр одоо борлуулалтыг 15.5 сая тонн одоо нүүрсийг борлуулж 1 тэрбум 30 сая долларын одоо орлого болсон ийм одоо өндөр амжилтыг тавталгын компани хамт олон бол бас үзүүлсэн байна. За энэ хүрээнд бид нар бас эргээд нэг хугацаанд бид нар ногдох одоо төгрөгийн хэмжээг бол нэг тооцоолоод ер нь нэг хугацаанд бид нар 90 төгрөгөөр бодож за 1072 ширхэг одоо бүхэн хувьцаанд 96 мянган төгрөг одоо хойрлохоор бол одоо шийдвэр гарсан. За 25 төгрөг 90 төгрөгийн хооронд бол нэг 4 дахин одоо бас хуваарлалт одоо хөрөнгө ногдол ашиг нэмэгдэж байгааг бол энийг бол манай хэвлэл мэдээллийн бол бас бүгдээрээ бас мэдэж байгаа байх гэж ойлгож байгаа. Цаашдаа бид нар бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд төмөр зам болон дагалдах төслүүд яваад эхлүүл нэг хугацаанд ногдох одоо төгрөгийн хэмжээ, ногдох одоо мөнгөний хэмжээ бол цаашдаа бол одоо нэмэгдэх нь ойлгомжтой байгаа. Энэ дээр бол бид нар энэ асуудлыг бас хөндөж оруулж ирээд өнөөдөр бас энэ хууль дүрмийн хүрээнд бол шийдвэр гаргаад ингэ явж байна. Зөвхөн төрийн бас байгууллагуудаа би бас ойлгож байгаа. Төр гэдэг бол угаасаа альва шийдвэрийг гаргахдаа хуулийн хүрээнд нь дүрм журмын хүрээнд мөн одоо улсын бүтээн байгуулалт иргэд олонныхоо бас энэ орлогыг орлоготой байх талаас нь хувьцаанд ногдол ашиг хойрлох талаас нь бид нар бүх талаас нь бодолцож энэ шийдвэрийг өнөөдөр бол гаргаж байгаа гэдгийг та бүхэн хүлээж аваарай. За тэгээд холбогдох одоо жишээ нь хуулийн хүрээнд нь за мөн одоо компани үйл ажиллагаа явуулах цар хүрээний талаар мөн ирээдүйд хийх ажлын талаар бол маяг захирал хариулчих байх. За хувьцаатай холбоотой асуудлыг цогтой тулгуйд хариулчих байх. Хамжуу хууль зүйн асуудлаар хамжуу за хараат биш усаар одоо манай гамбул одоо гишүүн бас ажиллаж байгаа. Тэгээд тусдаа бас хариултуудаа хариулж явчих واخа. За байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Эрдэнэс тавталгын хувьцаат компани 2019 онд 1 тэрбум 30 сая долларын борлуулалтын орлоготой ажилласан. За нэг их 80 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. За улсын төсөв 670 тэрбум төгрөг төлөвлөсөн. За Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэд байгалийн баялагаас тэгш хүрдэх эрх байгаа. За энэ хүрээнд бол Монгол улсын ерөнхий сайд хөрс зүгт тэргүүтэй засгийн газар за мөн уул уурхай хүнд үйлдвэрийн сайд сумын газрын өгсөн чиглэлийн хүрээнд энэ тооцоонууд хийгдээд за өнөөдөр Эрдэнэс тавталгын хувьцаат компани иргэддээ анх удаа ногдол ашиг олгохоор боллоо. Нөгөө талаар 2016 оноос хойш компани цэвэр ашигтай ажиллаж байгаа. 16 он хүртэл бол
компани маш их хэмжээний өр төлбөрийг дарж маш их хэмжээний хүүгийн төлбөрт бол дарагдсан байсныг 17-18 онд бүрэн дард дуусгаснаар 19 онд бол ямар ч өр төлбөргүй гадаад дотоод үл төлбөргүй ажилласан. За энэ нь бол Монгол улсын төрийн өмчт компани маш сайн ажилдаг бодит жишээ. Дээрээс нь төр муу менежер бишээ гэдгийг бол харуулсан манай хамт олон уурхайчдын ажлын үр дүн. Тиймж учраас өнөөдөр 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигч иргэд болон за аж ахуй нэгж байгууллагууд мөн 85% эзэмшиж байгаа төрд ногдол ашгийг нь бол олгохоор төлөөлөл удирдах зүйлээс шийдсэнийг бас урьдчилж хэлхийг хүсэж байна. За би мэдээллүүд шууд оръё. За энэ 1072 хувьцаатай 1 сая 80 мянган иргэн байгаа. Эдгээр иргэд маань 96480 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. За 667,898 иргэн 750 хувьцаатай байгаа. Эдгээр иргэд маань 67,500 төгрөгийн ногдол ашиг авна. За 741 хувьцаатай 334,500 хувьцаа эзэмшигч маань 66,690 төгрөгийн хувьцаа авна. Ингээд энэ хэлбэрээр ногдол ашигаа холбогдох иргэд маань хувьцааныхаа хүрээнд бол авч байгаа. За энэ сая миний хэлсэн 3 төрлийн хувьцаа эзэмшигч маань 2 сая 80 мянган иргэн байгаа. Манайд 2 сая 511 мянган иргэн хувьцаа эзэмшдэг. За өнөөдрийн байдлаар 580 орчим мянган иргэн хувьцааныхын бүртгэлийг хийлгээгүй байгаа. За энэ голцоо хүүхдүүд байгаа. За дээрэс нь гадаадд амьдарч оршин сууж байгаа хүмүүс бий. За мөн бусад өөрийнхөө төлөө санаа зовоогүй, бүртгүүлээгүй байгаа иргэд байгаа. За эдгээр иргэдийн бүртгэлийг бол бид хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл бол явуулна. За энэ жинлээ бас ингээд үргэлжлүүлнэ гэж ойлгож болно. За хоёр дахь зүйл бол ногдол ашигаа хизээ олгох, хизээ авах вэ гэдэг энэ асуудал маш чухал. Өнөөдөр ингээд энэ мэдээлэл хийснээр шууд ногдол ашиг иргэд дансанд нь шууд орж байгаа асуудал биш. Нэгт бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэх ёстой. За хоёрд нь хувьцаа эзэмшигчдийн хурал 4-р сард болно. За бид бол 4 сарын 17 хувьцаа төлөвлөж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар өнөөдрийн төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулснаар энэ эрх нээгдэх юм. За түүний дараа ногдол ашиг олголтыг 20 хонондоо багтааж хийн. Санхүүгийн зохицуулах хорооноос журам гарсан байдаг. За энэ журамд бол бид эхний хагас жилд бол энэ бүх бүртгэл жагсаалтыг баталгаажуулаад за 5 дугаар сараас энэ ногдол ашиг бол олгож эхэлнэ гэж та бүхэн ойлгож болно. За гуравт нь ер нь нэг цонхны бодлого гэж байдаг. Одоо энэ ногдол ашиг олгож байгаатай холбоотой маш олон төрлийн сөрөг болон эерэг мэдээллүүд нийгэмд цацагдж эхэлнэ. Ялангуяа улс төрийн ашиг хонжоо хайсан, нэр хүндээ өсгөх гэсэн, за дагагчдын тоог нэмэх гэсэн төрөл бүрийн албан бус хаягнуудаас мэдээлэл битгий аваарай гэж би хэлэх гэж байна. Тийм учраас 1072 нэг цонхны мэдээллийг өнөөдрөөс ажиллаж эхэлж байгаа. За 1800 1072 гэдэг энэ утсаар иргэд мэдээлэл авах хэрэгтэй. За манай аппликейшн, гар утасны аппликейшнийг вебсайт руу болон бид одоо сая 200 мянган иргэн лөө утсаар мэдээлэл явуулж байгаа. Тэрний дагуу вебсайт руу ороод энэ аппликейшн руу татаж аваарай. За дараагийнх нь Facebook пэйж хаягнууд байна. Яг манай албан ёсны энэ хаягаар орж мэдээлэл авч би хэдэн хувьцаатай хизээ хувьцаагаа авах уу, ямар үе шаттай гэдэг нарийн мэдээллийг манай операторууд болон мэдээллээс аваарай. За эцэст нь 1072 мэдээллийн төв дээр нэгд өдөр болгоны 1 цагаас тоо мэдээллүүд өгнө. Нэгд өдөр болгоны 1 цагаас тэдэн иргэн бүртгэл хамраглаа, тэдэн иргэн жагсаалтанд хамраглаа гэдгийг 4 сарын 17 хүртэл өгөхөөр төлөвлөж байна. Ингэснээр бид хоёр төрлийн зүйлээс урьдчилан сэргийлж байна. Эхнийх нь дэлхийн нийтээр коронавирустай холбоотой энэ хорио тавигдсан, Монгол улс ч гэсэн тавигдчихад байна. Иргэд ногдол ашиг өгөх гэж байгаа гэдэг нэрээр бас олноороо компани дээр мэдээллийн төв дээр цуглархаас урьдчилан сэргийлээд онлайн хэлбэрээр бүх үйл ажиллагааг явуулж байгаа. За энэ явснаар
та бүхэн онлайнаар бүртгүүлэх боломжууд бүрдэж байгаа. Бид зарим брокерийн компаниудтай хамтраад онлайнаар шууд өөрийнхөө дансыг бүртгүүлэх боломжийг бүрдүүлж байна. За энэ нь ямар ач холбогдолтой юм гэхээр гадаадад ажиллаж амьдарч байгаа, сурж байгаа иргэд маань энэ онлайнаар баталгаажуулаад явах боломжтой. За үүний дараа төвлөрсөн хадгаламжийн төв компани байгаа. Энэ компани дээр бүртгэгдсэн хувьцааны мэдээлэлтэй холбоотойгоор тухайн иргэний арилжааны банкны нэг данс холбогдох юм байна. Одоо хаан банк юм уу, төрийн банк юм уу? Тэр банкаар нь дамжиж олох учраас иргэд биеэрээ заавал ирж олноороо төвлөрж энэ вирустой үед одоо нийгмийн одоо хэд төвлөрлийг бий болгохгүй байгаасаа гэж бас бид бол ингээ хичээлмүүлэн хүсэж байна. Ингээд та бүхэнд бол сонирхсан асуултанд байвал хариулъя. За эндээс вэштэй хин гай зөвхөн байлаа. Тодорхой тавчгууд бас мэдээлэл өгсөн. Ер нь бол иргэд олон бол бас нэг энэ үүсэж байгаа нөхцөл байдалтай уялдуулаад тэр онлайн хэлбэрээр нь өөрсдийнхөө бас үйл ажиллагааг цаашлаа тэр бүртгүүлжүүлэх бүх одоо үйл ажиллагаануудаа бас ингээд өөрсдийн эргүү хүнийхээ үүргийн хүрээнд бол бас ингээд ажиллаад идэвхжүүлээд явчихсаа гэж хүсэж байна. За хувьцаатай холбоотой асуудлаар цогтой хариулах асуулт. Хувьцаатай холбоотой. Асуулт мэдээлэл өгөх тийм жоохон байж байгаа. За цогтой. Тэгээд аудитаас өгч юу нэ хараа тусаас басан тодорхой өгч. За сангийн сайдын 3 яамны сайдын тушаалаар Булган туяа сайд дээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг маань бол үн цасны бүртгэлийг бол зэгцлээд бүрэн дуусч байгаа. Энэтэй холбоотой бүх ажил бол үн цасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр байгаа. Нийтдээ бол сая 800 мянган иргэдийн бол данс манс бол ямар ч асуудалгүй байна. Нийтдээ бол 500 гаруй мянган иргэдийн дансыг бол зэгцэлж чинь. Ингээд энэ дансыг бол зэгцлэхдээ ер нь бол аль болохоор үн цасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулаад арилжааны банкны дансыг нь шууд холбогдсон байгаа. Одоо шинэ дансны систем дээр тийм учраас бол шууд ингэж дамжуулаад олох бол бүрэн боломжтой. Үн цасны бүртгэлийг бид нар хувьцаа эзэмшлийн хурлаас өмнө зэгцлээд эцсийн шийдвэрүүдийг бүрэн гаргасан байна. Тэгээ энэ мэдээлэл хувьцаа эзэмшлийн хуралдаа танилцуулъя. Зэ хараа тусаас нэг үдийг гомболдоо. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За Эрдэнэс тавталгай цад компани маань хараад бас 4 гишүүнтэй байдаг, нийт 11 гишүүний 7 төрлийн төлөөлөл байдаг. Сая Эрдэнэс тавталгай цад компани маань төлөөлөх зөвлөлийн хурал боллоо. За энэ хурлаар бас хараад бас гишүүд маань бас бүрэн оролцож саний шийдвэрийг бол 100% дэмжиж баталсан байж байгаа. Мөн бас өнгөрсөн онуудад за компаниас өөртөө явж исэн сүүлийн жилүүдэд ашигтай ажил, цэвэр ашигын хувьд сөргөөжтэй гарсан учраас энэ жил олгыг гэдэг засгийн газрын шийдвэрийн дагуу тэр хараад ус гишүүдийн хөвч тэр энэ асуудлыг дэмжиж оролцож байгаа. За өнгөрсөн жилүүдийн хувьд бол эдгээр хараад ашигтай ажилласан гэж асуудал яригдж байсан. Тэр үед бол цаашдын одоо өөрөөгөөжтэй ирээдүйтэй компанийнхаа одоо үр ашгийг нэмсэн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулаад явбал дараачтай түрүүчийн сайдын хэлдэг шиг өөрөөгөөж маань илүү иргэдийн гар дээр очих бас мөнгөнд түн ч гэсэн өндөр түнтэй очих юм а гэдэг үүднээс бол өнгөрсөн жилүүдэд биднес бол энийг ярилцаад хөрөнгө оруулалтаа оруулж ирсэн байсан. Тэгээд энэ удаадаа биднээс зүгээс харц гişүүд олох саналыг бол 100% дэмжиж оролцсон байж байгаа. За тодорхой. Асуулт асууч. Эндээс нэг асуулт асууч. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт зэрэгс хөрөнгө оруулалт гэж зүйлийг яриад байсан мөртлөө яагаад энэ удаад заавал ингэж хамгийн дээд нь 94 мянган төгрөг авахар юм байна шүү дээ. Тэгэхээр энэ мөнгө бол тийм их мөнгө биш шүү дээ. Яагаад энийг ингэж харах гэдэг танай нам сонгуулийн PR хийгээд байгаа юм уу? Өчнөө олон сургууль цэцэрлэг гээд 200 орчим тэрбум төгрөг гэдэг чинь бараг 200 орчим сургууль цэцэрлэг шүү дээ. Яагаад ингэж үр дүнтэй зүйл зарцуулахгүй нэг шуудаа гурил болох юм мөнгө тараагаад байгаа юм бэ? За өнөөгийн асуултанд хариулъя. Улс төрчсөн асуулт байна. За энд бол нэг улс төрчихгүй. Шуудаа гурилж байна уу? За тэгээд одоо хөрөнгө оруулалтын ажилч байна уу? Засгийн газрын зүгээс одоо бас танилцуулаад албан ёсны хөрөнгө оруулалтын ажил